Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Бас химнэлтэй цогч бид бүжиглэн Oh star Take your taste K-pop Taste K-pop Take your taste K-pop Taste K-pop Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн 113 дахь подкастаар би та бүхэнд нэлээд учир битүүлэг хэргийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ер нь бол ингээд анзаараад байхад яг учир явдал нь тодорхой болоогүй хэрэгүүдэд зарим сонсогчд маань нэлээд дуртай байдаг юм шиг санагдсан. Ямар нэг байдлаар одоо өөрөө хэрэг дээр дүгнэлт хийх нь сонирхолтой санагддаг байж бас магадгүй. За хэрэг явдал бол одоогоос 31 жилийн өмнө болж исэн ч гэсэн өнөөдрийн хүртэл нууцлаг хിവэрээ олон ч хүнийг талцуулж, за тэр хэрээрээ олонний анхааралд орж одоо хүртэл мерсээр талцаж яригддаг хэрэг гэж ойлгож болно. Тиймээс та бүхэн энэ удаагийн дугаарыг нэлээд одоо анхааралтай сонсохгүй бол маш эдрээтэй, олон үйл явдалтай, маш их зүйл яригдах хэрэг болохоор жоохон толгой эргэж магадгүй. Гэхдээ би бол одоо чадах чинээгээр ойлгомжтой та бүхэнд ярихыг одоо хичээх болно. За 1950-ад оны үед Япон улсад нэг зурхаач эмэгтэй гарч ирж олон нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн юм байна. За тухайн одоо хүнийг бол Фужита Кототоме гэдэг. Тэр бол 9 настай байхдаа Хавайийн үнэгний сүнсэнд эзэмдүүлээд тэгээд тэр нь бол өөрт нь телепатийн чадварыг өгсөн гэж бол ярьдаг. За Кототоме бол Япон улсад болсон томоохон үйл явдлууд, за мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чон Хигийн аллахыг оновчтой таамагласан болохоор тухайн үедээ бол нэрд гарсан юм байна. За гэхдээ бусдын ирээдүйг зөгнөж хардаг байсан мөртлөө өөрийнхөө хувь заяаг урьдчилж мэдэж болж чадаагүй. За тэгэхээр тухайн хэргийг та бүхэнд задлж ярихын тулд 1994 оны 2 сарын 23-ны өдрөлөө бүгдээрээ буцаж очих хэрэгтэй болно. За тухайн өдөр нь бол лав гариг байсан. Орон нутгийн цагаар бол 14 цаг 55 минутанд Honolulu хотод байдаг Central Pacific банкны ерөнхийлөгч нэг утасны дуудлага хүлээж авсан. За тухайн залгсан хүн нь бол Кототоме байсан. Тэгээд маш яарч сандарсан байдалтайгаар банкнаас $20,000 бэлнээр явуулж өгөхийг бол шаардсан маа. Тухайн банкны ерөнхийлөгч энэ яриаг нь сонсоод цочирдож хүлээж авсан. За яагаад гэхээр бол тухайн үед ийм хэлбэрээр одоо бэлэн мөнгө илгээх нь банкны дүрмийг бол зөрчиж байгаа явдал байсан. За Кототоме тайвширч чадахгүй улам их сандарч, хоолойн чичирч энэ бол амь насаа аврах асуудал гэж дахин хэлсээр байсан. За тэгээ утасны цаана байгаа өөр нэг хүнтэй японоор яриад тухайн хүн болохоор нэг сайн бас ойлгохгүй байгаа мó. Ер нь бол нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа тийм янзтай байсан. За тэгээ банкны ерөнхийлөгч бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл асууж амжаагүй багт нь утасны дуудлага нь бол тасарсан. Ингээд ийм нэг эвгүй гэмээр утасны дуудлага банкны захирлыг эргэлзээтэй байдалд бол оруулсан маа. Нөхцөл байдал нэлээд ноцтой санагдчихсэн ч гэсэн Кототомегийн холбоо барих утасны дугаар түүнд бол байгаагүй болохоор тэр шууд Японы элчин сайдын яам руу мэдэгдсэн. Японы консул болсон явдлыг сонссныхоо дараа бол хэд хэдэн удаа Кототоме руу залгасан ч гэсэн уцаа тэр бол юусаа аваагүй. Тэгээ эцэст нь бол гэрлүүн хүн явуулаад шалгуулахаар болсон юм байна. За Фужита Кототоме нь хэдийгээр Америкт амьдардаг байсан ч гэсэн Япон улсын иргэн бол хിവэр байсан. 30 хүртлээр Японд амьдарч агаад тэгээ дараа нь бол одоо Америк руу нүүж тэндээ амьдарч эхэлсэн юм байна. За яагаад Хавайд амьдрах болсон талаар нь түүнээс асуухад тэр бол инээмсэглэж мэдэхгүй, заримдаа хүмүүс ямар нэг газар руу татагдах мэдрэмж төрдгөө гэж хариулсан байдаг. За тэр бол Хавайд 20 жил гарan амьдарсан. Түүний байр нь одоо Honolulu хотын Ala Moana Boulevard-д далайн эргийн одоо тансаг орон сууцнд байдаг. За хажууд нь бол томоохон худалдааны төв, тэгээ гайхалтай далайн одоо харагдах байдалтай тийм нэг одоо орон сууцнд тийм орчинд бол амьдарч байсан. За тухайн байрны оршин суугчид донд олон ч алдартнууд бас амьдардаг байсан. Ер нь л одоо хүн бүрийн одоо мөрөөдлийн гэж хэлж болохоор
тийм орон сууцны байр гэж бол ойлгож болно. За Японы консулын ажилтнууд тэдний орон сууцнд нь явж очисон чинь хар утаа тэндээс нь бол гарч исэн. За тэгээ хаалгыг нь тогшсон чинь ерөөсөө хинж тайлахгүй. За өөртөө онгойлгох гэж оролдоод ч гэсэн чадаагүй. Гал нь улам бүр томорч исэн учраас нөхцөл байдал нь маш хурдан хүндэрсэн болохоор гал команд руу тэд нар бол дуудлага хийсэн маа. За тий 17 цагт бол гал командийнхан явж очиод ямартаач галыг бол бүрэн унтрааж чадсан. За байранд нь 56 настай Кототоме унтлахын өрөөнийхөө шүүгэнд амийг нь даавуугаар ороосон байдалтай олдсон юм байна. За түүнийг бол сэргээх гэж оролцсон ч харамсалтай нь амийг нь юусоо аварч чадаагүй. За тэгээд энэхүү өхлийн талаарх мэдээ бол маш хурдан тарж олныг цочроосон. Кототоме Япон улсад бол маш алдартай, томоохон алдар нэртэй хүмүүстэй ч гэсэн танилуд байсан болохоор бараг бүх иргэдийн анхаарлыг маш хурдан татсан юм байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр бол түүний биед нийт 9 шарах байсан. За тэгээд ихэнх шархнууд нь болохоор биеийнх нь дээд хэсэгт төвлөрсөн байсан. Хүзүүнд нь олсны мөр байсан нь боомлсон болохыг нь харуулсан. За бас зохиных нь доод хэсэгт нь цус хурцсан. Тэр нь болохоор амьсгал боогдсноос үүссэн. Тэгээд түүнийг өхөлт хүргэсэн шарх нь болохоор цээжин хэсэгт нь ойроос буудсан сумны тийм шарх байсан. За шархнуудыг шинжилж үзээд мөрдөгчд бол Кототоме галаас өмнө нас барсан гэж дүгнсэн юм байна. Цагдаа нар орон сууцыг шалгаж нэгжих үеэр орд ир нь бол цус олцсон. За тэгээд ирэн дээр нь болохоор сумны нүх гарцсан. Орны хажууд байдаг үнэт эдлэлийн хайрцгийг нэлээд өнгөчоод хид хідэн үнэтэй зүйлүүд нь алга болсон байдалтай байсан. За галын тархалтын хэв шинжээс нь харахад бол гимт итгээд шатамхай тийм шингэн ашиглаад өрөөний хоёр өнцөгт асааж агаад дараа нь гал тавьсан байсан гэж бол үзсэн. За галаас болж олон нотлох баримтууд устж мөрдөн байцаалт нь бол улам бүр хүндэрсэн байгаа. За Кототоме болохоор зурагтаар байнга гардаг. Олон хүн бол түүнийг бараг шүтдэг. Гаргасан номнууд нь бестселлер болж 1960-аад он гэхэд бол 30 нас хүрэхээсээ ч өмнө 5 автомашин, за тэгээ хувийн онгоцтой хүртэл болсон байсан. За энэ бол мэдээж энгийн хүний төсөөлөхөөргүй тансаг хэрэглээ байсан. За ийм амжилттай зүнч байсан мөртлөө өөрийнхөө хувь тавилангаа урдчилж хараагууд нь олон хүн бол хүртэл гайхдаг. Кототоме Японы Фукуока хотод төрж баг байхад нь эцэг эхийн салаад дайны хүлд нэрвэгдсэн эмх замбраагүй үед бол өсч томорсон юм байна. За 9 настайдаа онцгой юр бусын чадвартай болоод 11 настайдаа Тэнгэрийн нүдтэй охин суут хүүхэд гэж нэрлэгдэж хэвлэл мэдээллээр түүний талаар бичиж олонд танигдаж эхэлсэн юм байна. За Японд байхдаа тэр бол гэрэлсэн ч гэсэн 3 жил амьдраад дараа нь бол нөхрөөсөө салсан. За нэг хэсэг Японд сауны газар ажиллаулж исэн ч байгууламжийн доголдлоос болоод тэнд нь бол гал гараад тэгээд 3 хүн амнасаа алдсан тийм золгүй явдал болсон. За тэгээ Японы шүүхээс түүний болгоомжгүй байдлаас болж хүний амнаас үрэгдсэн гэж үзээд 10 сарын 20 ял оносон ч гэсэн сүүлдээ бол тэр нь 3 жилийн тэнсэн харгалзах ял болж өөрчлөгдсөн юм байна. За ингээд энэ явдлаас болоод зарим хүмүүс бол түүний зүн совингийн чадварт нь жоохон эргэлзээд түүний зөвнөлүүд нь зүгээр нэг давхцал төдий зүйл байсан. Маш тийм азтай байдлаар таамагласан гэж бол үзэжсэн. За гисэн хэдий ч томоохон улс төр болон бизнесийн эрхмүүд Кототомегийн зөвлөгөөг авдаг хിവэрээ нэр хүндтэй байсаар байсан. За тэр хүмүүстэн жишээ нь бол Японы ерөнхий сайд асан Фукуда Ясуо, бизнесийн магнат Мацушита Конносуке зэрэг хүмүүс бол багтжсэн. За тэгээд түүний дэмждэг, шүтдэг хүмүүсийн үзэж байгаагаар бол Кототомегийн телепатийн чадвар нь бусдад туслахын тулд бурхнаас заяасан бэлэг, харин өөрийнхөө эмгэнэлтэй түүхийг урьдчилж харж чадаагүй хөөрхийлөлтэй хувь заяатай хүн гэж тайлбарлалт юм байна. За цагдаагийн мөрдөж шалгалт үргэлжилж Кототомегийн хамгийн ойрын хүн болох өргөмөл хүү Фужита Горотой холбоо барихаар оролцсон. За гэхдээ тэр Горо гэд хүү нь болохоор орс сургуу алга болсон. Тэгээд тийм байдал дээр нь цагдаа нар эхний таамгаа дэвшүүлээд Горог хин нэгэн хулгайлсан. Тэгээд өргөж авсан ээжээс нь их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байж магадгүй гэж үзсэн. Тэгээд хүүгэнд барьцаалж мөнгө нэхэх асуудал бүтээгүй болохоор Кототомег хөнөөсөн байж болзошгүй гэж бол таамаглаж исэн. За тэгээ байж хэр гарсан оройны 22 цаг 30 минутанд Кототомегийн байрнаас нь
5 км орчмын зайд орших Хэл Колони гэд нэртэй зочид буудлын зогсоолд автомашины дуу хангинах чимэг тентгийн нэг цэвэрлэгч нь анх олж сонссон юм байна. За тэгээд дуу гарч байгаа хэсэг рүү явж очиод харсан чинь улаан өнгийн спорт загварын машин галд автсан байдалтай байсан. Мэдээж гал команд дуудаад тэд бол яаралтай галыг унтраасан. За машины зорчигчийн суудал дээр нь цагаан давуугаар ороосон аль хэдийн амьсгал хураасан цогцос байхыг нь олж харсан. Тэгээ шүүх шинжилгээгээр тухайн хохирогч нь Кототомигийн өргөмөл хүү 20 настай Фужита Горо болох нь тогтоогдсон юм байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр түүний нүүр нь хөөхнөц болсон. За олон тооны гэмтэлтэй аминд хүрсэн шарх нь цээжиндээ буудуулсан шарх байсан. За түүнээс гадна бол гар хөлийн хэсэгт нь ором гарцсан байснаас нь харахад амиа алдахаас өмнө хөлүүлсэн гэдгийг нь бол илтгэж ийсэн. За тэгээ шатсан машин дотроос орд ирний цагаан давуу 2 ширхэг, за бас бензиний сав, хагас шатсан хөвөн бэйли олдсон юм байна. За тэгээ цагдаа нар бол хохирогчийн биеэс нь үүс давууны ширхгүүдийг авч шинжилгээнд хамруулахар болоод Кототомигийн гэрийн үйлчлэгчээс байцаалт авсан. За тэгсэн чинь тухайн үйлчлэгч нь болохоор яг тэр гарсан өдөр ингээд ажилласаа чөлөө авсан байсан болохоор юу басан талаар бол огт мэдэхгүй гэдгийг хэлсэн. Кототоми олон нийтэд танигдсан алдартай хүн байсан ч гэсэн маш тийм даруу, найрсаг зантай хүн байсан. За бусадтай маргалдаад байдаггүй ч гэсэн өргөмөл хүү Горотойгоо санхүүгийн маргаантай байсан гэх мэдээлэл бол байдаг юм байна. За тухайн үед бол Горо 20 настай, маш тийм нийтэж зантай, мөнгөнд бол нэлээд тийм үрэлгэн, мөнгө олон л сайнч цацдаг нэгэн байсан гэдэг. За банкны карта найзуудтай чөлөөтэй ашиглуулж, гадуур идэж ууж наргиж цэнгэхэд Горо хөвчлэн мөнгийг нь төлдөг байсан. За оюутан байсан болохоор мөнгө нь бол хурдан дуустдаг. Тэгээд ээжээсээ мөнгө гуугаад тэр нь бол цаг хугацааны явцад сүүлдээ тэр хоёрын дунд бол маргаан болж хувирж исэн юм. За ээж хүү хоёр бол ингээд нэг өдөр амиа алдаж тэднийг яг ижил аргаар хөнөөсөн гэдэг нь ойлгомжтой байсан болохоор гэмт хэргийг нэг хүн үйлцэн гэж бол үзсэн юм. За түүнээс гадна бол энэ гэмт хэрэг мөнгнөөс болж үйлдэгдсэн байх магадaltaй гэж үзсэн. За хэрэг гарснаас 2 хоногийн дараа цэвэрлэгээний ажилтан Eaton Square гэх газрын дэрэгдэх хогийн савн дотроос нэг бор цаасан уутаа олсон. За дотор нь болохоор Горогийн иргэний үнэмлэх кредит карт, усанд шумбахад зүүдэг нэг тийм цаг, за эмэгтэй хүний төрөвч, алтлаг өнгийн эмэгтэй цаг болон бусад үнэт зүйлс тэр дотор нь бол байсан. За бас удаагүй бэжэтэл Алавай каналын ойролцоогоос дахиад нэг зүйлийг бол олсон юм байна. За нэг пикап машины ачааны хэсгээс нь мөн тэдний гадаад пассворт, Кототомигийн жолооны үнэмлэх Япон йентэй төрөвч, за эрэгтэй бүгж, зоос хийдэг төрөвч, хэд хэдэн кредит карт болон бусад зүйлс бүхий нэг тийм бор цаасан уутыг бол олсон. За төрөвчин дотор нь болохоор 31 ширхэг $100 чек, 11 ширхэг 10,000 йены чек байсныг нь бол олсон. За хэрэг гарсны дараа сэтгүүлчэд бас хэргийн газарт очиж нэг сэтгүүлч нь болохоор үнэт эдлэлийн хайрцаг онгижсон байгааг нь анзаараад мэдээлэл цацж авах үеэрээ тэр талаар нь бол маш онцолж дурдаад алга болсон үнэт эдлэлүүдийг гэмт хэрэгтэн ламбарданд аваачиж тодорхой үнээр өгсөн байж магадгүй гэж бол ярьсан маа. Тэгээ энэ таамгаас нь үндэслээд цагдаа нар бол нин даруй орон нутгийн хэд хэдэн ламбардуудыг шалгаж хэлсэн. За яг тэдний таамагласны дагуу Кототомигийн байрнаас ердөө 300 метрийн зайд орших нэг ламбарданд үнэхээр түүний үнэт эдлэлүүд бол бэж исэн. За тухайн ламбардны хүн хэлэхдээ гэмт хэрэг гарсны маргааш нь буюу 2 сарын 24-нд нь нэг Япон эрэгтэй үнэт эдлэлүүдийг тэнд авчирч бараг $20,000 үнэт эдлэл үлдээчээд явсан гэдгийг нь бол хэлсэн. За тухайн үед тэр Япон хүн өөрийнхөө пассвортыг үзүүлээд Япон хүн гэдэг мэдээллээс гадна нэрийг нь хүртэл тод санаж исэн гэдгээ бол хэлсэн. За мөрдөн байцаалтын явцад бол цагдаа нар тухайн эрэгтэйг 29 настай Раита Фукусако гэдгийг нь тогтоосон юм байна. За энэ хүн болохоор урд нь Калифорни мужийн их сургуульд сурч агаад тэгээд сургуулаа төгсөлгүй хаягдсан тийм этгээд байсан. Тэр цагаас хойш бол ийш тийш тэнүүжилж амьдарч агаад хэрэг гарахын өмнө Хавайд нүүж ирсэн тийм хүн байсан. За тэр бол өмнө нь хууль бус зэвсгийн 8-нд холбогдож Якуза нартай холбоотой байж магадгүй гэсэн цуу яриач гараад амжсан. За тэгээ сүүлд нь болохоор Горотой усан шумбах сургалтанд явж байхдаа танилцаад уудалгүй тэд бол сайн найзууд болцгоосон юм байна. За бас тэр Горогийн кредит картыг нь ашиглаж хэдэн 100,000 йен зарцуулаад амжсан. За тэгчээд бол хэрэг гарсны дараа тэр нэлээд үнэтэй онгоцны тийз худалдаж аваад Япон руу ниссэн байснаас нь харахад бол хэрэг хийчээд тэрнээсээ
зугтж байгаа юм шиг с じ төрүүлж эхэлсэн. За тэгээд Японд очсныхоо дараа өөрийгөө одоо хамгийн ихний с じ гтэн болсноо мэдсэн даруйда Канагава мужийн цагдаагийн газар руу сайн дураараа холбогдоод Кототоми болон Горогийн үхэлд би ямар ч одоо хамааралгүй гэдгээ тэр бол мэдэгдсэн байгаа. За ингээд Япон болон Америкийн одоо хууль сахиулах байгууллагууд хамтран мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр болсон юм байна. Хавайийн цагдаа нар бол шүүхээс орон сууц нэгжих зөвшөөрөл гаргуулж аваад тэгээд Фукусакогийн хонолуулууд байдаг байрыг нь шалгаж үзэхээр болсон. За тэр байр нь болохоор бас л Ala Moana Boulevard-д байдаг. Кототомигийн гэрээс юрдөөл 6 минут яваад хүрэх зайд маш тийм ойрхон байдаг байсан. За тэгээ Фукусако 1306 тоотод байрладаг. Тэгээд тэдний гэрт нь болохоор мөрдөн байцаалтын ажилд туслуулахаар алдартай шүүх шинжилгээний мэргэжилтэн Henry Lee оролцуулахаар болсон юм байна. За байрыг түрээслүүлэгч эзэн нь хэлэхдээ орон сууцнд ор бас буудан байсан гэж хэлсэн ч гэсэн дотгошоогоо одоо тэд нэр явж ороход бол буудан алга болсон байсан. За орыг татаад харсан чинь метр 80-ыг харьцах нь 2 метр 40 хэмжээтэй хевсний нэг хэсгийг нь тасцсан байсан. За үлдсэн хэсэгт нь толб үүссэн байсан ч гэсэн цус мөн биш хэсэг нь бол тодорхойгүй байсан. Мөрдөгчд мөн 1.3 см-ийн урттай. За тэгээд дээр нь одоо цусны толб болцсон тийм нэг жижигхэн цаас бол олсон. За DNA шинжилгээгээр бол тухайн цус нь город хамааралтай болох нь тогтоогдсон. За тэгээ Фукусакогийн амьдардаг одоо орон сууцных нь энэ тэнд нь бол хяналтын камер суйрлуулсан байдаг болохоор тэр бүхнийг шалгахын тулд бүхэл бүтэн 5 хоногийг зарцуулах хэрэгтэй болсон. За тэгээд ч цагдаа нар тэгж шалгаснаар гол баримтуудыг илрүүлж чадсан байна. Хэрэг гарсан өдрийн өглөөний 9 цаг 27 минутанд Фукусако болон Горо хоёр хамтдаа лифтэнд сууж 13 давхар руу гарч байгаа нь камерт бичигдсэн байсан. За 3 цаг хагасын дараа буюу 12 цаг 55 минутанд Фукусако ганцаараа лифтээр доошоо бууж байгаа нь бол харагдсан. Горо хараа ахад хизээч юусоо камерт харагдаагүй. За ингээд энэ байдлаас нь харахад бол Фукусако байрнаас өдөр гарах үеэр Горо аль хэдийнэ амиа алдсан байх магадaltaй гэж бол мөрдөгчд дүгнсэн. За 15 цаг 54 минутанд Фукусако байр руугаа эргэж ирсэн. Тэгээд тэрхүү цаг хугацаанд Кототоми амнасаа алдах үедээ яг таарч исэн. Тэгснээ буцаж гэртээ ирэх үеэрээ уут дүүрэн юм барьцсан ирж исэн нь Кототомигийн байрнаас хулгайсан зүйлээ дотор нь хийцэн явж исэн байж магадгүй гэж бол сэжгэлсэн байгаа. За 17 цаг 34 минутанд тэр бол лифтээр доошоо буугаад нэг төрдөг тэрэг аваад буцаад 13 давхар руу гарсан. За 21 цаг 15 минутанд Фукусако тэрэгэн дээр нэг цагаан давуугаар ороосон хүний биеийн хэлбэртэй зүйл лифт рүү зөөгөөд тэгээд зогсоол руу явж очисон байгаа. За цагдаа нар бол тухайн цагаан боосон зүйл нь Горогийн цогцос байж магадгүй гэж үзсэн байна. 21 цаг 46 минутанд Горогийн улаан өнгийн спорт загварын машин зогсоолоос гарч яваад харагддаг. Тэгээд зорчигчийн суудал дээр нь цагаан зүйл харагдчихсэн ч бичлэг нь одоо нэлээд тийм бүдэг байсан болохоор жолооч нь ямар хүн байсан гэдгийг тодорхойлох одоо ерөөсө боломжгүй байсан. 22 цаг 30 минутанд тухайн машин Хейл Колоны зочид буудлын зогсоолд шатжахт нь олсон талаар түрүүн та бүхэнд ярьсан. Хэргийн газрын шинжээч Henry Lee-гийн үзэж байгаагаар хэрвээ тэргээр цогцсыг зөөсөн бол дээр нь нотлох баримтын уулмөр үлдсэн байх магадaltaй гэсэн санааг дэвшүүлсэн юм. За тэгээд цагдаа нар бол байрны нийтийн талбайг шалгаад нөгөө тэргийг бол одоо нөгөө лобби хэсгээс нь олсон юм байна. За тэгээд шалгах үед бол доод хэсэгт нь цусны толб илрээд за тэр нь DNA-ийн шинжилгээгээр Горогийнхтай яг таарсан байна. Аллах болсны дараах өдөр өглөөний 8 цаг 20 минутын үед Фукусако бас л тэрэг ашиглаж буудан зөөж доошоо одоо зойр руу авааччаад тэгээд дараа нь бол тэр тэргийг буцаагаад лобби хэсэгт аваачж байгаа дүрс бичигдсэн байсан. За шинжээч Henry Lee болон мөрдөн шалгах багийнхаа хамтдаа зойрыг шалгаж хаягдсан бууданг бол олсон. За дэрний хэсгийг уурж тасцсан байсан ч түшлэг дээр бол цусны толб болсон байсныг тэд олж харсан. За DNA шинжилгээгээр цус нь бас л Горогийнхтой тохирч исэн. За мөн буудан дотроос нэг ширхэг сум олсон. Тэгээд тэр нь болохоор Горог бууцсан сум байж магадгүй гэж үзээд Кототомигийн биенээс олдсон сумтай нь харьцуулж үзэхэд яг ижилхэн байсан. За баллистикийн шинжилгээгээр тухайн сум нь 0.357 Magnum эсвэл 0.38 Special төрлийн сум байх магадaltaй гэж дүгнсэн. За тэгээ аль нь болохоор 0.357 инчийн голчтой ижил үйлдвэрт үйлдвэрлэгддэг юм. Сумны бичил мөрийг харьцуулсан шинжилгээгээр аль нь ижил буунаас гарсан болох нь бол батлагдсан. За бас буудан дээрээс нэг ширхэг урт ус олдсон нь DNA шинжилгээгээр
Кототомигийн үс болох нь батлагдсан. Шинжээч Henry Lee мөн хохирогчийн хувцсыг хроматографийн аргаар шинжилээд автомашины арын хэсгээс асаагуурын шингэний уул мөр илрүүлсэн. Тэгэхээр гал тавихын тулд шатамхай бодис ашигласан болохыг нь нотолсон юм байна. Ингээд эдгээр бүх нотлох баримт нэг л сэжигтнийг зааж исэн. Тэр хүн нь бол Фукусако байсан. Цагдаа нар түүнийг ганцаараа үйлдсэн. Эхлээд болохоор Горог, дараа нь Кототомиг хөнөөсөн гэж бол дүгнсэн. Хавайийн цагдаа нар өшөө олон баримтууд цуглуулж авах үеэр Японд байсан Фукусако хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл хийж өөрийнхөө тайлбарыг ч гэсэн өгсөн байгаа. Тэгээ хэвсний тухайд гэх юм бол муурын тухайн хэвсийг бохирдуулсан болохоор хайчилсан гэж бол ярьсан. Хэрвээ тэр хэвсийг шинжилж өгөхгүй байх юм бол түрээслүүлэгч хүн барьцаа мөнгнөөс нь суудах гэж бодсон болохоор шинийг авч тавина гэж бодсон талаараа бол ярьсан. Цусны толбны талаар тайлбарлахдаа өөрөө болон Горо хоёр бол хоёулаа шумбалтын спортод дуртай тийм хүмүүс байсан. Тэгээд жижиг төрлийн шарх үүсэх явдал нь хэвийн үзэгдэл байсан гэж ярьсан маа. Горогийн машиныг жолоодж явсан хүн нь би биш гэж тэр өөрөө хэлээд зөвхөн нэг л удаа Горогийн машинд нь сууж үзсэн. Тэгээд ч машин нь автомат биш, механик хөдөлгүүртэй байсан болохоор тийм машин би өрөөсөө жолоодож чаддаггүй гэдгээ Фукусако хэлсэн. Тэгээ ийм байдлаар тайлбарлаж өөрөө ярьсан ч гэсэн түүний эсрэг хангалттай нотлох баримтууд цуглардсан байсан болохоор Япон улсаас Америкийн нэгдсэн улс руу шилжүүлж өгөх хүсэлтийг Японы тал зөвшөөрөөд 1994 оны 8 сард Фукусаког шүүх хуралд оролцуулахын тулд Хавай руу шилжүүлэх шийдвэр бол гарсан юм байна. Гэхдээ шилжүүлэх 5 нь бол тодорхой болохын өмнө Фукусако эрүүл мэнд нь муутсан гэсэн үндслэлээр удаа дараа хойшлогдож бүр олон улсын хүний эрхийн конвенцийг зөрчсөн гэж шилжүүлж өгөх шийдвэрийг цуцлуулах өргөдөл гаргаж ирсэн юм байна. Түүний гэр бүлийнхэн хэлэхдээ Фукусако Японд төр саадуулагдах үеэрээ 20 кг орчим турж сэтгэл зүйн гүн хямралд орсон талаар нь бол дурдсан байсан. Гисэн эдэж эцэстээ тэгээд Фукусако Америк руу шилжүүлэх ажиллагаанаас бол мултарч чадаагүй. Нарита нисэх онгоцны буудал дээр онгоцонд суухаасаа өмнө цаг хугацаач нэлээд өнгөрч хинт ч хамаагүй болсон биз гэж шийдэмгий байдалтай ярьсан байдаг. Хэрэг гарснаас яг 1 жилийн дараа буюу 1995 оны 2 сард хонолуулууд түүний шүүх хурал нь бол эхэлсэн байгаа. Фукусаког 2 хүнийг санаатаагаар хөнөөсөн 1-р зэргийн хүн амны хэрэгээр эхлээд бол ялт тулгсан байгаа. Прокурорын зүгээс Кототоми болон Горог хөнөөхөд ашиглагдсан сум ижил төрлийнх байсан гэдгийг дурдсанаас гадна хэрэг гарахаас 3 сарын өмнө Фукусако Горогийн кредит картаар хэд хэдэн удаа автомашин түрээсэлжсэн гэдгийг нь ч гэсэн баримттай гаргаж ирж танилцуулсан байгаа. Дараа нь бол тэд хоорондоо өөр ширний асуудлаас болж маргалдаж санхүүгийн хямралд орсон байсан Фукусако Кототомигээс $20,000 шаардаж нөгөөх нь өгөөгүй болохоор урьдчилж төлөвлөсөн байсан хүн хөнөөх үйлдэлээ хийсэн. Өөрөөр хэлэх юм бол $20,000 нэхэд өгөхгүй байх юм бол ална гэсэн бодолтой явж очисон гэж үзсэн. Тэгэхээр та бүхэнд Солонгосын алдарт All-Star Chips-ийг танилцуулъя. Энэхүү чипс маань цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарсан байгаа. Original буюу хамгийн энгийн, зөөлөн амттай, давстай төрөл. Бас salted egg, давстай, өндөгний өвөрмөц амттай төрөл, мөн K-pop гэсэн төрөл нь болохоор солонгос маягийн майонезтэй хамгийн сонирхолтой төрөл. Харин дөрөвт төрөл нь double cheese буюу ердийн нэгэн төрлийн биш, cheddar болон mozzarella гэсэн хоёр төрлийн бяслагтай болохоор гайхалтай амттай төгс хостол гэж хэлж болно. Зүгээр нэг энгийн бяслагтай чипс биш, хоёр төрлийн амтлаг бяслагны гайхалтай хослоор All-Star Chips-ийг та заавал амсаад үзээрэй. Яг энэ бяслагтай төрөл нь надад ч бас хамгийн их таалагдсан. Ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. Кототомигийн хөршин шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгч хэрэг гардаг өдрийн 14 цаг 10 минутын орчимд нэг Аад царайтай хар үстэй эрэгтэй хүн тэдний байр руу алхаад орж байгааг харсан гэж бол мэдүүлсэн. Тэгээ тэр хөршин болохоор анхандаа тэр залууг Горо байна гэж бодоод мэдлсэн чинь нөгөө эрэгтэй нь юусоо хариу мэдлээгүй. Тэгээд тэр хөршин болохоор Аз хүмүүсийн царайг сайн ялгаж чаддаггүй байсан болохоор яг хэн байсан гэдгийг нь бол баттай хэлж чадаагүй. Энэ дээр яг ингээд нөгөө Европуудын үдээр ер нь Аз хүмүүс хоорондоо нэлээд тийм төстэй харагддаг болохоор тэр олгоо ялгаж таньдаггүй гэдгийн тод жишээ гэж ойлгож болно.
За бас өөр нэг хуршин гэрчийн мэдүүлэг өгөхдөө 15 цаг 30-аас 16 цагийн хооронд цайвар хөхөнгийн хүрэмтэй цагаан уут барьсан эрэхтэй кототомигийн байрнаас нь гарч явж байгааг нь харсан гэдгийг бол хэлсэн. За тэр хүн ч гэсэн эхлээд бол тухайн эрэхтэйг одоо Горо гэж бодоод нэрийг нь дуудсан ч гэсэн ерөөсөө нөгөөх нь одоо хариу өгөөгүй талаар бол дурдчихсан. Горо ер нь бол үргэлж маш тийм илдэг, хизээд мэндийн зөрүүтэй байдаг гэсэн болохоор тэр өдөр нэрээр нь дуудахад хариу өгөөгүй явдалд тухайн хуршин бас гайхаад өнгөрч исэн юм байна. Гэхдээ тэр хуршин одоо харааны асуудалтай байсан болохоор тэр хүний одоо царайг нь одоо бас л тодорхой харж чадаагүй гэдгээ бол хэлсэн. За тэгээ Фукусакогийн байрны буюу 1306 тоотын хажуугийн айлын нэг хуршинд бас ирсэн байсан. За тэгээд тэр хэлэхдээ хэрэг гарсан өдрийн оройны 20-с 22 цагийн хооронд хажуу өрөөнөөс тасхих чанга дуу сонссон гэдгээ бол хэлсэн. За тэгээд тэр хуршин болохоор үндэсний буудлагын спортын багийн гишүүн байсан болохоор тухайн чимээ нь бол буун дуу байсан гэдгийг 100% итгэлтэйгээр бол мэдүүлсэн юм байна. За тэгээ энэ мэтчлэн огт одоо эсэргүүцэх аргагүй маш олон нотлох баримтууд донд Фукусако бол Кототомигийн үнэт эдлэлийг ламбарданд аваачиж одоо үнэлүүлээд зарсан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хүний амь хөнөөсөн гэмт хэргийг бол өөрөө эрс үгүйсгэсэн байгаа. За жинхэнэ алуурч нь нэг бүлэгмийн гишүүн хүн байсан гэж мэдэгдсэн. За түүний хэлснээр бол Горогийн төрсөн эцэг нь нэлээд тийм чинэлэг хүн байдаг. Тэгээд өөрийн хөрөнгөө хүүдээ өвлүүлэхээс сэргийлэхийн тулд хөсний алуурчаа ашиглаад Кототоме болон Горо хоёрыг хөнөөлгсөн гэсэн зүйлийг ярьсан байна. Мэдүүлэг өгөх үеэрээ Фукусако хэд хэдэн удаа ярихаасаа эргэлдсэн байдалтай яг ямар нэг зүйл ингээд хэлэх гэж байгаа юм шиг болж иснэ гинт чимээгүй болж иснэ нэлээд одоо хачирхалтай байсан. Тэгээ эцэст нь тэр бол нулимс туслуулж намайг дарамтлаж байгаа хүмүүст би юу ч хэлэхгүйгээд амлчихсан. Гуй миний гэр бүлд битгий хор хүргээрэй гэж хэлсэн маа. Өөрийг нь занлхийлж байгаа талаар ийм байдлаар үг цохуулгаад тэгээд энэ ярианаас хойш бол Фукусако дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж эхэлсэн. За буудан дээрээс олдсон Кототомигийн үсийг өмгөөлөгч нь зүгээр нэг ширхэг үс бол нотлохоо биш санаандгүй одоо энд тэнд дамжиж наалдаад тэнд байсан байж болно гэж бол маргасан маа. За түүнээс гадна бол прокурорын талаас дэвшүүлсэн хэрэг гарахаас 3 сарын өмнө Горо одоо Фукусако хоёр маргалцсан асуудлыг тийм урт хугацааны өмнөх маргааныг хэрэгтэй шууд холбож ойлгох нь утгагүй гэж няцаахыг бол оролдож исэн. За өмгөөллийн тал бол шүүх хурал дээр нэг бичлэгийг үзүүлээд хэрэг гарсан өдрийн 22 цаг 33 минутанд Фукусако Горогийн шатжсэн машинаас 3 км-ийн зайтай байдаг супермаркет дотор хевс цэвэрлэгч, агаар цэвэршүүлэгч, цайруулагч гэх мэт одоо гэр ахуйн бараа аваад явж исэн. Горогийн машин 22 цаг 30 минутанд шатаж эхэлсэн гэж үзэхээр хэрвээ Фукусако галыг тавьсан бол ердөө 3 минутын дотор 3 км замыг туулж яаж супермаркетад хүрсэн байх вэ гэж өмгөөлөгч нь бол асуусан байна. Тэгсэн чинь цагдаа нарын зүгээс болохоор хэрвээ бүх гэрлэн дохио ногоон ассан байсан бол 3 минутанд очих боломжтой гэж эсэргүүцсэн. За түүнээс гадна бол өмгөөлөгчийн зүгээс Фукусаког бүлэгмийн дарамт шахалтанд орсон хэргийн зарим хэсгүүдэд оролцсон гэж мэдүүлсэн ч гэсэн тэрийгээ одоо хөөх юм өөртөө батлах тодорхой нотлохоо бол огт гаргаж ирч чадаагүй. За тэгээд 6 сарын турш үргэлжилсэн шүүх хурал бол 1995 оны 8 сард дуусч шүүх эцсийн шийдвэрээ бол гаргасан. За Фукусаког бол эхэндээ 1-р зэргийн хүн амны хэрэгээр яллах тийм одоо төлөвтэй байсан ч гэсэн эцэстээ түүнд бол 2 хүний 2-р зэргийн хүн амны хэрэгээр 30 жилийн дараа давж заалдах хэрэгтэй байхаар бүх насаар нь шоронд суух ял оноос юм байна. За шоронд бол 30 жил болсны дараа л тэр бол тэнсэнгээр суллагдаж магадгүй гэсэн үг. За ялын тогтоолыг сонссон Фукусакогийн царай нь цонхиж өөрийгөө бүр ингээд байрч тэглэхгүй мэгшиж уйлсан байгаа. За сэтгүүлчдэд өгсөн ярианда тэр энэ бол илт буруу шүүсэн явдал би гин буруугүй гэж ярьж байсан. Олон нийт түүнийг жинхэнэ алуурчин гэж үзэжсэн ч гэсэн зарим хүмүүс бол түүнийг аль нэг зүйлд оролцсон, жинхэнэ толгойлогч нь бол тэр биш байсан байж магадгүй гэж эргэлзсэн байдалтай хоцорсон. За ингээд энэ хүрээд энэ асуудал бол дуусаагүй. Цаашдаа бүрч одоо их сонирхолтой зүйлүүд өрнөж олныг талцуулж эхэлсэн. За өөрөөр хэлэх юм бол шүүх хурлын эцсийн шийдвэр гарсан цагаас хойш жинхэнэ адал явдал өрнөж эхэлсэн. Горогийн нүүрний гимтлээс нь харахад бол бууны ар хэсгээр
дээрээс доошоо цогсноос үүссэн байх магадaltaй тийм хөхрөлтүүд үүссэн байх гэж шинжээчид бол таамаглаж ирсэн юм байна. За тэгэхээр алуурчин Горотой өндөр нь ойролцоо хүн байж болзошгүй гэсэн нэг сонио асуудал бол сөхөгдөж яригдсан. За Горо болохоор 1.80 м өндөртэй 90 кг орчим жинтэй байсан. Харин Фукусако болохоор ердөө 1.60 см өндөртэй гэхээр тэдний хооронд ингээ бүхэлдээ 20 см зөрөө байгаа гэсэн үг. Тийм болохоор Фукусако үнэхээр биеийн хувьд ягаад ч ингээд Горог дийлэх бие бэлтэртэй хүн биш гэж шууд утгаар нь бол ойлгож болно. За гэмт хэрэг яг гарахын өмнөхөн Кототомегийн утасны дуудлагыг хүлээж авсан Central Pacific банкны ерөнхийлөгч олон нийтэд бол мэдээлэл хийсэн байгаа. За тэгээ тэр хэлэхдээ Кототоме тухайн дуудлагын үеэр хажууд нь байсан Япон хэл сайн мэдэхгүй хүнд ямар нэг зүйлийг Япон хэлээр тайлбарлахыг оролдож гуйж исэн гэж бол ярьсан. Тэгэхээр Фукусако бол Япон хүн байгаа. Хэрвээ тухайн үед ингээд Фукусако үнэхээр Кототомегийн хажууд нь байсан бол сайн ойлгохгүй хүнд ингээд Японоор тайлбарлах гэж хичээж ярих нь бас л авцалтаагүй зүйл. За тэрнээс гадна бол Кототомегийн дүүн шүүх хуралд ирж оролцсон юм байна. За тэгээ тэр үеэрээ болохоор Фукусакогийн эргэлзээтэй яриа, бие авч явж байгаа байдал, за бас түүний өмгөөллийн талын дэвшүүлсэн мэдээллүүдээс нь болоод хэргийг зөвхөн Фукусако ганцаараа биш өөр хүн бас энэ хэрэгт оролцсон байж магадгүй гэж сэжгэлж хэлсэн юм байна. За өөр юу байсан гэхээр нэг сэтгүүлч Кототомегийн үнэт эдлэлийг аваачиж зарсан нөгөө Ламбардны хүнээс ярилцлага авахар болоод тэгээ уг нь бол ингээд хоорондоо яг дараах өдөр нь ярилцъя гэж тохиролцсон байж ийсэн. Болцсон цагтаа нөгөө сэтгүүлч яваад очсон чинь тухайн газар нь бүр ингээд огт хүн байхгүй, тэр чигт нь хаагаа явцсан, дотгошоо одоо хинч орох боломжгүй болцсон байсан нь бас л сэжигтэй санагдчихсэн байгаа. За Фукусакогийн хувьд өөрийгөө буруугүй гэдгийг нотлох, хангалттай нотлох баримт байхгүй байсан болохоор яах аргагүй тэгээд шорондоо бол хоригдсоор байсан. Ерөнхийдөө бол хэргийг яг нарийн авч үзэх юм бол Фукусаког гэмт хэрэгтэй шууд холбох цорын ганц нотлох баримт нь болохоор одоо нөгөө цогцыг лифтэнд зөөж оруулж байгааг харуулсан тэр бичлэгэл байсан. За хачирхалтай бас харамсалтай нь одоо аль хэргийн газар гал тавьсан байсан болохоор цагдаа нар Фукусакогоос өөр хэн нэгний ДНХ ерөөсөө илрүүлж чадаагүй. Тэгээ тэр бол ганцаархнаа хэргийн сэжигтэн болж үлдсэн юм. За энэ хэргийн араас байнга чаргууцалтж исэн нэг сэтгүүлч Фукусакотой үе загтлаар харилцаж бүр 20 жилийн дараа буюу 2015 онд түүнтэй шоронд ярилцах зөвшөөрөл авч чадсан юм байна. За тэгээд тэр ярианы үеэр Фукусако урд нь олон нийтэд хизээж ил болоогүй цочирдмор мэдээллүүдийг дэлгэж ирсэн. За тухайн хэрэг гарсан өдөр тэргээр зөөсөн хүн Горо биш, өөр нэг хэрэгтэй холбоотой хохирогч байсан гэж тэр бол ярьсан байна. За хэрэг гарахаас 2 хоногийн өмнө Кототоме нэг хүний дарамтанд ороод тусламж хайж Фукусакотой зээл авах тухай зөвлөлдсөн юм байна. За тэгээ Фукусако болохоор түүнийг Японд амьдардаг нэг солонгос гаралтай хувийн зээлийн компанитай хүнийг холбож өгч чадсан. За тэгээд хэлэлцээний үр дүнд Кототоме яаралтайгаар 2 сая хуурамч доллар хүлээж авсан юм байна. Тэгээд тэр солонгос гаралтай хүн болохоор нэг эвгүй нөхцөлийг Кототомед тавьсан. За тухайн хуурамч мөнгийг 100 дуустал ашиглаж болохгүй гэсэн тийм нэг одоо сонин нөхцөл байсан. За тэгсэн чинь Горо болохоор Токиогоос Хавай руу очсныхоо дараа нөгөө хуурамч мөнгийг нь урьж хэлснээр өөрийгөө болон ээжигээ одоо маш том асуудалд унгаасан. Тэрнээс нь болоод Кототоме хамгаалагчтай болон Фукусакод хандаад хуурамч мөнгийг буцааж татах ажлыг даалгасан гэж ярьсан. За тэгээд тэд бол хуурамч мөнгийг ашиглаж исэн гэх 3 хүнийг олж Фукусакогийн байранд нь бол авчирсан байгаа. За ярилцах үеэр томоохон маргаан өссөн. За тэгээ нөгөө хамгаалагч нь бол тухайн 3 хүнийг гурууланг нь хөнөөгөөд хэргийг нуун дарагдуулахын тулд Фукусако нэг цогцыг нь лифтээр зөөгөөд за үлдсэн 2 цогцыг хяналтын камераас зайлсхийхийн тулд шатаар доош нь буулгасан гэж ярьсан. Тухайн 3 хүний хинэнч Горо байгаагүй. Зарим шүүх шинжээчид хяналтын камерын бичлэгийг наривчлан судалж одоо нөгөө лифт шалны хавтангийн уртаар нь хэмжилт хийж үзэхэд Фукусакогийн зөөж исэн одоо нөгөө хүний өндөр нь болохоор 1.50-аас 1.60 см хооронд өндөртэй хүн байсан гэж бол дүгнсэн. За хамгийн өндрөөр нь авч үзлээ ч гэсэн 1.80 см өндөртэй Горотой таархааргүй байсан болохоор Фукусакогийн ярьсан шин мэдүүлгийг батлах үндслэл болж өгсөн юм байна.
За тэгээ Фукусако бүрч сонирхолтой мэдээллийг цааш нь дэлгэж эхэлсэн. За Кототоме Горо 2 нас барснаас 2 сарын дараа буюу 94 оны 4 сард бүрч эвгүй зүйл болсон байсан нь юу гэхээр нөгөө Кототомед хуурамч мөнгө өгсөн Солонгос гаралтай эрэхтэй өөрийнхөө гэрийн гадаа алуулсан байсан. Хачирхалтай нь тэр хэргийн талаар мэдээллийн хэрэгслүүд бараг таг дуугаа өнгөрч нөлөө бүхий хүн тэр мэдээллийг бол тэр чигт нь дарагдуулсан юм шиг санагдчихсэн байна. Тэр хэргийн талаар бараг л хинч мэдээлэл бэлдэж цацаагүй. Тэгээд алуурч нь хэн байсан гэдг нь одоо хүртэл тодорхойгүй байд юм. Фукусакогийн үзэж байгаагаар энэ бүхэн Кототомегийн нууц дэвтэртэй нь холбоотой гэж бол ярьсан. За түүний хэлснээр бол Кототоме нэг удаа өөрийнхөө дэвтрийн талаар хэн нэгэнд ярьсан байдаг. За тухайн дэвтэртэй болохоор ирээдүйн зөгнөлүүд, нийгмийн өөрчлөлт, хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл, байгалийн гамшиг зэргийг тэмдэглэдэг байсан талаараа бол ярьсан. Тэгээд түүний онцгой телепатийн чадвар нь нэгэн цаг үед улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг маш их татдаг байсан. За тухайн үед бол Японы ерөнхий сайд байсан Киши Нобусуке Япон болон Америк нэгдсэн улсын аюулгүй байдлын гэрээг баталгаасаа өмнө олон нийтийн эсэргүүцэлтэй бол тулгарсан байсан. За тэгээ шийдвэр гаргаж чадахгүй байсан болохоор Кототомед хандаад зөвлөгөө авч исэн юм байна. За тэгсэн чи Кототомед түүнд болохоор эрс шийдэмгий бай. Гэрээ амжилттай батлагдана. Гэхдээ танаа танхим удаан тисэхгүй гэж хэлсэн байдаг. За тэгсэн чи гэрээ нь болохоор үнэхээр амжилттай батлагдсан ч гэсэн ердөө 4 хоногийн дараа түүний танхим бүрэн огцорсон байдаг. За түүнээс гадна олон ч өндөр албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргалтын асуудлаар Кототометэй нууцаар уулздаг байсан юм байна. За цаг хугацааны явцад бол Кототоме жирийн хүмүүсийн мэдэхгүй маш олон нууцуудыг мэддэг болж тэр бүгдийг дэвтэртээ тэмдэглэж бичдэг байсан. Харин түүнийг нас барахад дэвтэр нь алга болсон байсан. За зарим хүмүүсийн цуг яриагаар бол Кототоме 2 сая хуурамч доллар авахын тулд тухайн дэвтрээ барьцаалсан байсан. Дотор нь бол маш олон нууц мэдээллүүд байсан болохоор тэрнээс нь болоод нөгөө Солонгос гаралтай этгээд алуулсан гэж бол үздэг. Гэхдээ энэ цуг яриа бас л баталгаатай мэдээлэл бол биш. За бүх насаараа шорон цуг ял авсан ч гэсэн тухайн үед бол нэмж ямар нэг мэдээлэл өгөхөөсөө айгаад гэр бүлийнхэнд нь аюул учрахгүй гэдгээс болгоомжилжсэн талаараа бол Фукусако дурдсан. За тэгээ 20 жил шорон цуусныхаа дараа өөрөө ийм зүйлийг сэтгүүлчэд ярьж хизээч хинээч сонсоогүй зүйлсийг дэлгэсэн ч гэсэн Кототоме Горо 2-ын амиа алдсан хэргийн учир явдлыг тайлна гэхээсээ илүү бүрч олон шин асуултууд гарч ирж үнэн худлыг ялгахаа болтлоо бүр хүмүүс бол төрөлдөж эхэлсэн. За энэ ярилцлагын дараа нөгөө сэтгүүлч болохоор Фукусакотой цагтлаар харилцсан хിവэрэ байсан. За 2017 оноос эхэлж Фукусакогийн биеийг муудаж хорт хавдартайгаа тэр бол тэмцэж эхэлсэн. За тэгээ 2020 оны 2 сард сэтгүүлч рүү бичсэн захиандаа тэр бол чандрыг минь Калифорни далайд цацаж өгөөрэй гэж бичсэн байсан. За энэ нь бол түүний сүүлчийн гэрээстэл шиг санагдчихсэн гэдэг. За 2024 он гэхэд бол Фукусако хариу захаа бичгээ болсон юм байна. За эхэндээ болохоор нөгөө сэтгүүлч Фукусакогийн биеийг нь улам бүр муудчлаа гэж бодож исэн. За тэгээ дараа нь болсон үйл явдал хүн бүрийг цочролд оруулсан маа. Яасан гэсэн чинь 2024 оны 10 сард шоронгийн ажилчид 59 настай Фукусако газар хөвтж яхад нь олсон юм байна. За тэр бол толгой болон хүзүүндээ утганы шар хаваад тэгээд удалгүй бол нас барсан гэдгийг нь бол мэдэгдсэн. За хэргийг үйлцээ итгээд нь түүнтэй нэг камерт хоригдчихсэн 38 настай хоригдол залуу байсан. За шоронгийн зүгээс хэлэхдээ Фукусако шоронд өнгөрүүлсэн бараг 30 гаруй жилийн хугацаанд дотоод дүрм журмыг зөрчсөн тохиолдол бараг л байхгүй. Ажилчдын дунд бол маш нэр хүндтэй, маш тайван хүн байсан, маш харамсалтай үйл явдал боллоо гэж бол ярьсан байсан. Түүний амиа алдсан хэргийн бүх нарийн ширээнийг бүрэн тогтоохын тулд цаашдын мөрдөн байцаалт бол шаардлагатай. За Фукусакогийн өмгөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагада бүрэн хэмжээний шүүх шинжилгээний тайлан авах хүсэлт гаргасан ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөөгүй. 6 сар хүлээх ёстой гэж хэлсэн талаар бол дурдсан. За тэгээд ийм хариу нь бол өмгөөлөгчийг нэлээд бухимдуулж энэ хэрэг зүгээр нэг санаандгүй үлдэгдсэн хэрэг биш гэж сэжиглэхэд бол хүрсэн юм байна. Та бүхэн санаж байгаа бол Фукусако 30 жилийн дараа давж заалдаад тэнцэнгээр судлагдаж магадгүй байхаар бүх насаараа шоронд суух ял авсан. Тэгэхээр 2025 онд буюу энэ онд уг нь бол давж заалтах гад 1 жил үлдсэн 29 жил шоронд суудсан байсан. За тэгэхээр яг судлагдаж магадгүй үеэр нь санаандгүй давхцаад таарсан гэж бодсон ч гэсэн эргэлзээ төрүүлэхээр санагдах нь бол аргагүй бах. За хамт камерт хоригдчихсэн этгээд гутаг яаж олж авсан, яагаад гинэттэй
дайрсан, за хувийн ус хонзон байсан уу? Эсвэл одоо өөр хин нэгний тушаалыг биелүүлсэн үү гэсэн хэд хэдэн асуулт бол гарч ирсэн. За Фукусако бол амьсгал хурааснаар Кототоме болон Горогийн хэргийн эргэн тойрондох нууцуд хизээч одоо ил болж чадахгүй байж бас магадгүй. Зарим хүмүүс болохоор Горог өргөмөл хүү биш, Кототомегийн төрсөн дүүн байсан байж магадгүй гэж бол таамаглал юм байна. Харин өөр хэсэг хүмүүс болохоор Фукусаког мөнгө угаах гэмт хэргийн бүлэгмийн гишүүн байсан. Тэрч байтугай зарим үед хууль бус хөрөнгийг хойд Солонгос руу шилжүүлдэг байсан гэж бол үздэг. За Кототоме бол банк руу залгах үеэр хажууд нь одоо Японы ил сайн мэдэхгүй хүн байсан гэдгийг болохоор хойд Солонгосын хүн байсан байж магадгүй гэж бас таамаглалт юм. За бас урд нь Кототомегийн нарийн бичиг байсан гэж өөрийгөө танилцуулсан нэг хүн олныг гайхшруулсан мэдээлэл хийж Горо түүний өргөмөл хүү биш, тэр бол төрсөн хүүн мөн гэж ярьсан байсан. За Японд болохоор одоо Кототоме шиг чадвартай тийм төрлийн зүн чимэгтэй хүн төрснийхөө дараа одоо юр бусын чадвараа алддаг гэсэн нийтийн дунд өргөн тархсан ойлголт одоо байдаг юм байна. За тийм болохоор Кототоме өөрийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд Горог өргөж авсан гэж худлаа ярьдаг байсан байж магадгүй гэж бас үздэг. За тэгээ эцсийн дүндээ бол Кототомегийн алга болсон дэвтэр нь хэргийн гол түлхүүр байсан гэдэг дээр ихэнх хүн санал нийлдэг юм байна. За хэрвээ тэр дотор нь бичигдсэн байгаа зүйлсийг олон нийтэд дэлгэх юм бол хин нэгэн нөлөө бүхий хүний топ нууцуд нь ил болох байсан. Тиймээс тэрхүү хин нэгэн итгээд хэргийн гол зохион байгуулагч байж бас болохын гэж яригдтiin байна. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэргийн үнэн мөн нь улам бүр бүдгэрч хизээж тайлагдахгүй. За тэгээд нууц хിവэрээ үлдсэн гэж баг ойлгож болно. За хүний хувь тавилан гэдэг бол урдчилж таахын аргагүй зүйл байдаг. Тэрний нэг адилаар Кототоме болон Горо хоёрын амиа алдсан хэрэг яг л одоо ёроолгүй хар ангал шиг бүх үннийг залхиж нууцыг одоо өөртөө үрд хадгалсан юм шиг тийм эвгүй төрлийн хэрэг байлаа. Фукусакогийн өхөл бүх зүйлийн төгсгөл байсан уу? За эсвэл ямар нэг шин зүйлийн эхлэл байсан уу? Тэрхүү нууцлаг дэвтэрт юу бичигдсэн байсан? Эрх мэдлөө, мөнгө, за эсвэл тэрнээс ч гүн гүнзгий шалтгаан ард нь байсан уу? Эсвэл одоо хүмүүс өөрсдөө ингээл одоо 9 бусын зүйлийг ургуулж бодоод тэр болгоныгоо хүн дээр хүлээж аваад байгаа мó мэдэхгүй. Ямар ч тач одоо энэ удаагийн дугаараар та бүхэнд маш адармаатай учир битүүлэг яг тийм одоо аалцны тор шиг нэлээд хэцүү бас сонирхолтой хэргийг ярьж хүргэлээ. За урд урдны хэрэгүүдийг бодох юм бол нэлээд одоо автуулсан нэг тийм ховстуулсан юм шиг мэдрэмж өгсөн хэрэг байсан. Та бүхэн ч гэсэн дуустал нь анхааралтай сонссон бол нэг хэсэг орчноосоо хүндэрсэн байх гэж бодож байна. Яг хэргийн мөрдөн байцаалтын хэсгийг сонсоход бол яг харахгүй Фукусако энэ хэрэгт буруутай гэдг нь тодорхой харагдаж байгаа ч гэсэн ард нь одоо маш олон хэний ч мэдэхгүй зүйлс бас нуугдчихсэн байж магадгүй гэдгийг сүүлийн жилүүдэд болсон үйл явдлууд бас харуулсан болов уу гэж бодлоо. Хууль сахиулах байгууллага бол одоо ямар нэг байдлаар таамаг дээр үндэслэж эцсийн дүгнэлтийг бол гаргадаггүй. Заавал баримт нотлохоон дээр суурилж ийж гарт баригдаж нүдэнд үзэгдэх зүйлийг гартаа оруулж ийж тэрэн дээрээ бол шийдвэр гаргадаг. Тиймээс сүүлд Фукусакогийн ярьсан зүйлээс нь үндэслэж ямар нэг алхам хийхгүй болов уу гэж бол санагдсан. Магадгүй тэр шоронгоос суллагдаад одоо өөрийн хэмжээнд баримт нотлохоо гаргаж ирсэн бол хэргийг одоо дахиж нээж цааш нь мөрдөж шалгах байсныг бас үгүйсэхгүй. За ингээд 113 дахь подкасттай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Та бүхэн энэ хэргийн талаар юу гэж бодсноо комент хэсэгт заавал хуваалцаарай. Хэргийн талаарх комментуудыг унших бас маш сонирхолтой байдаг. Дугаараа дуустал нь сонссон бол комент хэсэгт эрхийн урууны эможи үлдээгээрэй. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье бас тэврэлт ээлгэе. Хэдүүлээ эрх мэгмар гайрагт бас нэгэн сонирхолтой дугаараар хэрэгэд уулзъя.